сургуулийн физикийн техникийн ахлах багш Балт Эрдэнэ гэж юм байна. За тэгээд та бүхэнд өнөөдөр механик гэсэн сэдвээр энэ хичээл орж байна. За өнөөдрийнхээ хичээл дээр болохоор багш нь өмнөх онуудад иржсэн. За 2000 өмнөх жилийн 2024 он. За тэгээд 23 он 22 оны одоо ээш иржсэн механикийн бодлогууд дээр үндэслээд за тэднээс тайлбарлаад ингээд юу явах нь байна. За хичээл явах нь байна. За ингээд юу маань хичээл маань бичигдэж байгаа тий. За ингээд дэлгэцээ шеэрлчихье. За энэ болохоор 2024 оны өнгөрсөн жилийн ээшийн хөлбөрийнх нь материал байна. За эхнээс нь хэдүүлээ явъя те. За эхний энэ даалгаврууд болохоор ингээд багцын тав холбоотой юм байна. За багц дээр болохоор хуваарийн хэмж хязгаар гэсэн юм хоёр ойлголт байдаг. За хуваарийн үн нь болохоор юуг нь илэрхийлдэг вүлээ? За хуваарийн үн гэдэг нь болохоор одоо энд одоо зураас гаргацсан байна те. Энэ зураасны хоорондох энэ хэмжиж болох хамгийн бага тэр хэмжээг нь болохоор хуваарийн үн гэж нэрлэдэг. За хэмж хязгаар гэдэг нь болохоор тухайн багцаар хамгийн ихтэй хэмжиж чадах тэр хэмжээг нь болохоор хэмж хязгаар гэдэг те. За тэгвэл энэ манай бодлогын тухайд болохоор юу байна вэ? Хуваарийн хэмж хязгаар нь бол ингээд 4 байна те. 4 мА байна. За ингээд 4 мА-тай эхлээд бол бид нар хамгийн хэмж хязгаарын бол хойно бичих хэрэгтэй те. Хойно гэхээр 4 мА-тай ийм утгуудыг харна. За тэгээд энэ юундаа болохоор 4 мА болохоор энэ 4 зураас байгаа учраас нэг зураас одоо 0-оос 1 энэ зураасны хоорондох зай бол 1 мА-ыг хэмжих нь. За тэгэхээр энэ болохоор хуваарийнх нь үн 1 мА байх нь. За ингээд зөв хариулт нь бол Е байх нь тий. За энэ тохиолдолд. За энэ тохиолдолд болохоор одоо тест хийж байгаа тохиолдолд бол яадаг вэ гэхээр ер нь бол зөв хариултуудаа одоо энэ чинь бол 5 хариултаа байгаа тий. 5 хариултаас байж болох энэ хариултуудаа эхлээд үлдээчин. За тэрнээс дараа нь ингээд нягтлаад юугаа яадаг. За энэ тохиолдолд болохоор яг хэмж хязгаар нь бол 4 мА байна гэдэг эхлээд мэдчих юм бол хэдүүлээ юг ийм B C E гэсэн ийм дөрвөн хариултаа сонгох нь. За тэгээд тэндээс болохоор дараа нь болохоор энэ хэмж хязгаар хуваарийн үн 1 мА гэдгийг ашиглаад энэ E гэсэн хариулт зөв байна гэдгийг олох нь тий. За хоёрдугаар бодлогон дээр за ийм юуны хурд хугацааны график өгөгдсөн байна. За энэ болохоор хурд болохоор юу хасах хоёроос эхэлж байна те. За ингээд хасах хоёроос за хурд бол 6 м/сек хүртэл өөрчлөгдсөн байх нь байна. За өөрчлөгдсөн хугацаа нь болохоор 8 секунд байна те. За энэ хооронд явсан шилжилтийн хэмжээг олгож байна. За тэгэхээр энэ тохиолдолд за энэ хурд хугацааны ийм график дээр за энэ болохоор 2024 оны хөлбөрийн за 2 дугаар даалгаврыг хийж байна те. За ийм график өгөгдсөн байна. Графикаас бид нар
графикийг бид нэр хоёр янзаар ашиглаж болдог байгаа. Ер нь бол графикаас нэгдүгээрт бол яг уу гэхээр ийм дүрсийн талбай графикаар ингэ хашигдсан дүрсийн талбайгаар хэмжигдэн олох ийм даалгавар байна. Манай тохиолдолд бол одоо тэр даалгавар байна гэсэн үг. Энэ даалгавар. Нөгөө нэг даалгавар нь болохоор энэ графикаас энэ налалтыг олох гэсэн ийм хоёр даалгавар байдаг. За манай энэ тохиолдолд болохоор энэ болохоор юу дүрсийг олох юм байна тий 2. За энэ бол ингээд 6. За энд болохоор ингээд 8 гэж байна тий. За ингэхээр яах вэ гэхээр энэ графикаас энэ дүрсийн талбай болохоор энэ графикийн доор байгаа нэг талбай байна тий. За энэ талбай болохоор яадаг вэ гэхээр хас утгатай гарна. За тэгэхээр энэ болохоор энэ хэддээр огтлцох вэ гэвэл энэ 2 дээр огтлцохоор байна тий. Ингээд ийшээгээ хас 2-оос 6 хүртэл өөрчлөгдсөн гэхээр хурд маань бол 6 юу 8 метр секундээр өөрчлөгдсөн байна. За ингээд өөрчлөгдсөн хугацаа 0-аас 8 гэхээр 8 секундэд 8 метр секундээр өөрчлөгдсөн байна. Тэгэхээр энд болохоор яг 1 секундэд 1 метр секундээр хурд маань ихсэж байгаа болж таарах нь тий. За тэгэхээр энд яг огтлцох хурд 0 байх утга маань болохоор энэ болох нь. За энэ хэсгийн талбайг нь олох юм бол энэ бол юу гэж гарах вэ гэхээр за энэ болохоор хасах утгатай гарна. За би юу гэж энэ хасах 2 байна те. Хасах 2 за метр секундыг үүсгэх нь. За энэ жижиг гурвалжны талбайг би олж байна. За энийг юу гэж за А Б С гэж за энэ цэгийн би тэгчтэй. За энд бол эхлээд би бол юуны талбай олж байна. Гурвалжны талбай олж байна гэвэл за чараа за би бол А О Б гэдэг талбайг олж байна. За гэхдээ энэ бол хас утгатай гарна. За энэ хас утгатай гарна гэдгийг анханасаа ингээ хас утгатай гэдэг ингээд авчиж болно. За тэгэхээр яг хөр энэ гурвалжны талбайг олохдоо яг энэ юуг энэ хоёр ч хоорондоо перпендикуляр юу гарна шүү дээ тий. За тэнгуут хоёр катетийн хооронд нөхжүүлээд хоёр тооч тий. За энэ ингээд 2 гэхээр за энэ нэгж нь болохоор энэ болохоор секунд энэ метр секунд гэдэг нэгжтэй учраас энэ хоёрын үржүүртэй ажиллахын тулд гарна. За ингээд энэ бол хасах 2 метр гэж гарах нь байна. За энэ болохоор талбай гэсэн утгаар нь явж байгаа шүү. Тэрнээс зам биш шүү. Б С за энэ доотлын цэг D гэх юм бол за одоо энэ би энэ дүрс том гурвалжны талбайг олж байна те. За энэний талбай болохоор яаж байгааг бол ийшээ юу 2-оос 8 гэхээр энэ бол юу 6 болох нь байна. Энэ катет нь за энэ босоо катет нь бол бас 0-оос 6 гэхээр энэ 6 болно. За ингээд баах нь 2 гээд энэ том гурвалжны талбай олох нь. За ингээд нэг чинь бол метр гэдэг нэг штэй. За ингээд 18 метр гэж гарах нь байна. За ингээд манай нийт шилжилт бол за би дельта R-ээр шилжилтийг тэмдэглэчихье. За гэх юм бол энэ хоёр дүрсийн талбайтай тэнцүү. Би дээр нэмэх нь за тэгэнгүүт энэ болохоор юу гэж гарах вэ гэхээр хасах 2 дээр нэмэх нь 18 за ийм метр гээд ингээд нийтдээ бол 16 метр гэж гарах нь байна. За ингээд эндээс ингээд зөв хариултыг олох юм бол юу гарч ийнэ гэхээр 16 метр гэдэг ингээд байж байна те. За энэ та юун дээр энэ графикаас энэ дүрсийн холбох талбай дээр ялангуяа шилжилт маань болохоор яадаг вэ гэхээр юу хасах утга энтрийн тооцдог. За хэрвээ бид нар энэ дээр зам ол гэсэн бол бид нар яах ёстой вэ гэхээр арай өөрөөр тооцоолох байсан. Энэ юуны
энэ хасах утга одоо жишээ нь хасах эхний 0-2 секундын хооронд бол энэ юу гэн болохоор сая бол ингээд хасах гардаг шүү дээ тий. Зам болж байсан бол тэрний модулыг аваад ингээд бодох хэрэгтэй байсан. За жишээлбэл зам болж байсан бол энэ тохиолдолд яах байсан бэ гэвэл энэ тохиолдолд бол хэрвээ бид нэг замыг олгож байсан бол зөвхөн эдгээр юунуудыг авах хэрэгтэй энэ талбаануудын тоо утгыг авч ингээд бодох хэрэгтэй. За ингээд BC гэх юм бол за ингэх юм бол энэс 2 гарна нөгөөхөөс 18 гарна ингээд нийтдээ бол явсан зам бол 20 м гэж гарах нь тий. За энэ бол зам нь ахна байна. За зам бодох байсан бол ингэж бодох байсан бах нь наа. За тэгэхээр юу зам ол гэж гэнэ үү шилжилт ол гэж гэнэ үү гэдгийг та нар энэ бодлогын хөвгөлөөрөө сайн харах хэрэгтэй. За шилжилт бол хасах утгыг нь бол хасаад нэмээд ингэ явчихлаа. Зам бол ингэ байнга нэмгэж явах хэрэгтэй гэдгийг тооцоод хасах утга хэрвээ ингэ графикаас жишээлбэл энэ тохиолдолд энэ хасах утга гаруулах хэрэгтэй бол модулыг аваад ингэ байнга нэмэгдээд явж явах хэрэгтэй гэдгийг ингээд та бас анхаарч байгаарай. Тэгэхээр юу болоорой гэсэн бэ нэ гэдгийг бас анзаарч явах хэрэгтэй байна. За 3 дугаар бодлого. За энэ массын төвүүд нь нэг шулуун дээр орших ийм 8 кг 12 кг мастай 2 бие хоорондоо ийм 15 см зайд байлна гэж байна тий. За ингэх юм бол системийн массын төв 1-р биеэс ямар зайд орших вэ гэж байна. За яаж бодох вэ? За одоо за энэ миний бишээд самбар дээр бишээд байгаа энэ маань болохоор юу хэлбэрээр ингээд хадгалагдаад зураг хэлбэрээр хадгалагдаад тэгээд юунд энэ юун дээр Teams-ийн энэ группээр ингээд хадгалагдаад үлдэх юм байгаа. За 3 дугаар бодлого тий. За зургийн зурх юм бол за энэ за ингэж байна. За энэ бодлогыг бодохдоо болохоор яг хөр координат систем сонгож аваад бодчихвол зүгээр. За энэ болохоор яг эндээс 0-ыг сонгоод авчих, ийшээгээ x-ийг сонгоод авчих тий. Тэгэх юм бол энэ эхний x1 гэдэг бол юутай тэнцээ вэ? 0-тай тэнцээ. За x2 болохоор за 15 метртэй тэнцээ гарах нь байна. За тэгээд та бүхэн ийм тань одоо жижилсэн байгаа. Яг гэхээр m1-ийг үржих нь x1 гэх нь m2-ыг үржих нь x2. За гэх мэтлэн ингээд хичнээн масс тэр болгоныг массын координатаар нь үржүүлээд харгалзах координатаар нь үржүүлээд яшин тий. За доор нь болохоор нийлбэр масст нь хаваад өгч нь m1 m2 тий. За манай бодлогон дээр болохоор m1 нь болохоор хэд байгаа вэ? Манай бодлогын тухайд m1 нь бол 8 кг, m2 нь бол 12 кг. За хоорондох зай нь 15 гэж байна тий. За тэгэх юм бол m1 гэдэг нь болохоор 8 байна. За энэ бол ингээ 8-ыг үржих нь 0. За энэ үржих тэмдэгтэй шүү. Нэмэх нь 12-ыг үржих нь 15. За хуваадах нь 8 дээр нэмэх нь 12 ханаас 12 кг гэж хэлсэн биз дээ. 12 кг гэж байна шүү дээ. 2 дугаар би. За энэ хооронд нь 15 гэж байна тий. За тгээс 15-ын хооронд авч байгаа юм байна тий. Тий. За тэгээд юугаа 1-р бие дээр 0-ыг сонгочих юм бол одоо манай XC гэдэг байгаа маань болохоор шууд
0-аас юуны хоорондох зай маань гарах нь. Тэгэхээр шууд энэ x гэдэг маань 1-р биеэс ямар зайд юу вэ гэдэг нь массын түн вэ гэдэг нь гарах нь тий. За ингээд энийг ингээд олох юм бол за энэ бол 180 болох нь тий. 180-ыг хуваах нь 20. За энэ дээдлэлт нь болохоор килограммын үржих нь метр гэдэг нэг чтэй тий. Доотлол нь болохоор килограмм гэдэг нэг чтэй. За энэ бол ингээд килограммын үржих нь метр нь энэ доотлын килограммтай хураагдаад энэ бол метр гэдэг нэг чтэй гарна. За ингээд 9 метр гэж гарах нь байна. За тэгээд одоо энэ маань болохоор энэ xc гэдэг маань болохоор нэг энэ хавцаа гарах нь шүү дээ. xc гэдэг маань эндээс энэ нэрийг хоорондох. За тэгээ нөгөө нэг манай асуултанд чинь яг энэ xc маань бол шууд бодлогын маань хариу болно гэсэн үг. Тэгэхээр энэ бодлогын хариу бол 9 гэж гарах юм те 9 метр. За энэ массын төвийг олдог ийм юу байгаа те. За хэрвээ хоёр хэмжээстэй бий байх юм бол яг x гэсэн координатыг нь олно. За тэрнээс гадна y гэсэн координатыг нь олох бас шаардлагатай болно те. За тэгэх юм бол тэгш үндэслэх координатын систем сонгож аваад цэг болгоныхоо x y гэсэн байрлалуудыг олоод тэгээд тооцоогоо игээд явах хэрэгтэй байгаа те. За дөрөвдүгээр бодлого байна. За хүчний моментыг олох юм бодлого байна те. За энэ юу маань болохоор хаалганы байрвал маань бол энэ юунаас төвөөс юу хүртэл за хүч үйлчилсэн цэг маань болохоор яг энэ төвөөс D гэсэн зайд байна. За гэхдээ хүч маань үйлчлэхдээ болохоор яг юунд байруудаа перпендикуляр биш. Энэ перпендикуляр шавханд 45 градусын өнцөг үүсгэсэн юм юу байсан байна те. Үүсгэсэн үн чиглэлт үүссэн байна. За тэгвэл одоо юу моментыг олохдоо болохоор яах вэ гэхээр за дөрөвдүгээр бодлого те. За зургийн зурх юм бол дээд зай маань энэ байна. За энэ бол нөгөө перпендикуляр ийм зай. За энийг өчгөх нь за энд за 45 градус байна тий. За уг нь бол альфа гэх ерөнхий тохиолдолд утсан ч болно. За энэ хоорондох зай маань D. За тэгвэл хүчний моментыг болохоор яадаг вэ гэхээр хүчийг мөрөөр нь үждэг тий. А гэдэг юмар үждэг. За ингэж олж олно. За эсвэл манай тохиолдолд болохоор арай юугаар явал ямар байх вэ гэхээр энэ юуг D гэдэг зайгаа хэвээр наваад за D гэдэг зайг тэр дээд энэ web гэдэг хүчинд үйлчилж байгаа дээд перпендикуляр энэ перпендикуляр гэдэг маань болохоор энэ юуны D гэдэг энэ шуулганд яг перпендикуляр байгаа энэ хүчний энэ байгуулагчийг аавна гэсэн үг. За энэ перпендикуляр гэсэн үг. За тэгэх юм бол энийг энэ илэрхийллийг ашиглах юм бол илүү хэлбэрхэн байх юм тий. За тэгвэл манай энэ тохиолдолд болохоор энэ перпендикуляр маань болохоор юу тань тэнцүү гарах вэ гэхээр энэ юуны манай маань бол энэ хүчний гурвалжны бол юу гипноз нь болж байна. За перпендикуляр болохоор энэ 40 энийг альфа онц гэх юм бол альфа онцгийн налсан катет нь гарч байна тий. За тэгэхээр перпендикуляр гэдэг бол юутай тэнцүү байх вэ гэхээр энэ бол епиг хөгжүүлэх нь налсан катет учраас косинус альфатай тэнцүү. За манай тохиолдолд косинус 45 та тэнцүү үржих нь тий байх нь. За ингээд косинус 45 бол нэгийг хуваах нь язгуурандор 2 та тэнцүү байдаг. За ингэх юм бол ийм байх нь. За ингээд зөв хариулт маань бол энэ F-ийг хуваах нь язгуурын дор 2 буюу B хариулт. Зөв байх нь тий. За 5 дугаар бодлого.
За систем дэх хүчний нэгж нь аль вэ гэж. За аль нь ах гэж бодож байна хүмүүс аа? Яаж болох вэ? C. C. За яагаад C байхав? Нөгөө Ньютоны 2 дугаар хуулиар хүч чинь массыг хордтолд үржүүлээд болдог. Тэрүүнээсээ За зүг байна. За массыг F тэнцүү ma гэсэн томьёогоор олдог тий. Ньютоны 2 дугаар хуулиар. За тэнгуут m гэдэг чинь килограмм гэдэг нэгжтэй. Хордтол маань болохоор метрик хуваахан секунд квадрат гэдэг нэгжтэй. За ингээд секунд хуваахан секунд квадрат гэдгээ секундын хасах 2 зэрэг гэж бичдэг. За энэ олон улсад бол яадаг вэ гэхээр энэ ер нь бол иймэрхүү үржүүр байдлаар бичдэг. Секундын хасах 2 зэрэгтэй. Уг нь бол энийг килограммыг үржих метр хуваахан секунд квадрат гэж бичиж болно те. За тэгвэл бол олон улсад бол яаж бичдэг вэ гэвэл энэ тэр хуваахан секундын квадрат гэдэг секундын хасах 2 зэрэг гэсэн ийм байдалтай бичдэг байгаа шүү. Тэгэхээр та бүхэн энэ бичиглийг бас харж байгаарай. Ийм бичгэл хийж авдаг байх нь шүү. За энэ бол Ньютоны 2 дугаар хуулийг санджих юм бол тэгээд нөгөө нэгжүүдээ санджих юм бол ингээд болчих нь тий. За 6 дугаар бодлого. За 6 дугаар бодлогон дээр энэ юг хавтгаад үйлчлэх хүчийг олно гэж байна тий. За энэ бодлогоноос болохоор яах вэ гэвэл юу яаж болно? Энэ за доошо хүндийн хүч үйлчлэн тий. За тэгээд хүндийн хүчний энэ юу нэг байгуулагч нь энэ манай энэ хавтгаад үйлчлэх хүчтэй тэнцүү гарах хэрэгтэй байгаа тий. Тэгвэл ямар ч байсан тэр нөгөө гарч ирэх хүч маань бол хүндийн хүчнээс бага хүч байх хэрэгтэй. За гэдгийг харах юм бол энэ шууд 2 хариу биднээс бол энэ сонголтоос бол хасагдах нь харагдаж байна. Энэ болохоор A, C гэдэг 2 хариутай. Энэ хоёр чинь бол энэ хүндийн хүчнээс илүү их хариу гарчаад байна шүү дээ. Тэгэхээр энэ 2 хариуг бол ингээд шууд хайчиж болно. За дараагийнх нь юу нь болохоор яах хэрэгтэй вэ гэхээр за жаахан геометрийн юм хэрэгтэй тий. За одоо биднэрт болохоор B, D, E гэсэн энэ 3 сонголт байна тий. За энэс одоо алийн сонгуул зүг байх гэж бодож байна. D. За D чинь тий. За яагаад D байх вэ? Реакцийн хүч нь болохоор mg-ийн нөгөө босоо байгуулагч штэ. Тэгэхээр mg косинус альфаар үржиж штэ. Косинусаар нь. За косинус альфа гэж бичигддэг байгаа тий. За энэ чинь хэддүгээр дасгал байсан нэлээ. За 6 дугаар дасгал. За 6 дугаар дасгал дээр нэг ийм зураг зурчихъя тий. За ингээд манай энэ дээр болохоор энэ чинь альфа өнцөг. За энэ юуг зураг зурхтаа бас та нарыг хэвтэйхэн зурж явах хэрэгтэй. Энэ өнцгийг аль болох 45 градусаас 90 гэх юм уу эсвэл 45 градусаас 90 баг зурхгүй бол яг ингэ 45 градусаар зурчаар нөгөө нэг юу жаахан толгой эргээд идэг шүү. За би жаахан юу зурчихъя. Арай налуу зурчихъя. За энэ аль нь энийг альфа онцгой гэж. За энэ та хэд бол энэ юун дээр өвөгцсөн нөгөө нэг юун дээр зурган дээр тэмдэглээд явж штэ тий. За энэ тал нь эсрэг тал нь А. Энэ эсрэг талын гайт нь А. Энэ тал нь Б юм байна тий. За ингээд за хүндийн хүчний ингээд хүндийн хүч нь энэ байгуулагч. За энэ байгуулагч та чинь манай энэ юу чинь тэнцүү байгаа. За ингээд өнцгийг хөвөөд явах юм бол альфа онцог энд гарч байгаа. За энэ юунаас харах юм бол энэ хүчний энэ гурвалжнаас харах юм бол энэ бол mg
За манай сая оролцогч бол ингэж хэллээ те. Косинус альфа гэж ингэж тодорхойлно. За косинус альфа гэдэг болохоор юутай тэнцээ авах вэ гэхээр налсан катетыг гэдэг чинь бол одоо энэ б гэсэн үг те. Б гифтнүүц тарцуулна. Гифтнүүц нь болохоор а квадраттай нэмэх нь б квадрат гэдэг юм байх хэрэгтэй те. За. За ингэж юу яах вэ? За та ингээд энийг мэдчихэж байгаа бол шууд ингээд зураад ингээд явчих болно. За мэдхгүй одоо ингээд буудаж байгаа бол яах вэ гэхээр сая багшийн хэлсэн. Одоо энэ илэрхий биш хариунуудыг жишээлбэл ингээд зайлуулад. За тэгээд одоо энэ 5 юмнаас нэгийг сонгох байсан бол одоо 3 юмнаас нэгийг сонгох болж шүү дээ тий. За тэгээд их мэдрэмжтэй байх юм бол энэ е гэдэг хариу бол бас биш гэдэг нь бас ойлгомжтой юм нь бол тэгээд BU DU гэл ингээд болохгүй л одоо BU DU гэж жагаад аль нэг нь за тэгээд саяхан нэг энэ юу энэ бол MG cosine alpha гэдгийг мэдчих юм бол cosine alpha бол энэ налсан катетаар тодорхойлогддог гэдэг ингээд шууд амархан болчих нь тий. За ер нь бол тэгж их бодох хэрэгтэй. За дараагийнх нь 7 дугаар бодлого. За энэ 7-8 дугаар бодлого бол өгөгдөл нэг юм байна. За 3 кг М1 тэнцээ 3 кг масстай B1 нь 8 м/сек хурдтай. Нөгөөх нь болохоор М2 нь 2 кг, B2 нь 4 м/сек хурдтай. Ижил хэмжээтэй 2 бөмбөлөг тэгш хэвтэй гүлгэр гадаргуу дээр өөдөөсөө хөдлөнө гэж тий. За мөргөлдөөнөөс өмнөх ба дараах хөдөлгөөнүүд нэг шилууны дагуу үргэлжлэнэ. За мөргөлтийн сэргэлтийн коэффициент нь Е тэнцээ 0.5 гэж байна тий. За нэгдүгээр даалгавар нь болохоор мөргөлдөөс өмнөх 2 биеийн хөдөлгөөний 1-р биеийн хөдөлгөөний тоо хэмжээг олгож байна. За энэ бол их хэлбэрхэн даалгавар байна тий. Хөдөлгөөний тоо хэмжээ гэдэг бол тухайн биеийн массыг хурдаар нь үржүүлдэг. За энэ хоёрыг үржүүлээд энэ бол 24 кг үржих нь м/сек гэсэн юм байна гэдэг. За энэ бол A хариулт нь байна тий. За дараа нь мөргөлдөөний дараах хөдөлгөөнүүдийн харьцангуй хурд нь ямар авах вэ гэж байна тий. За энийг яаж бодох вэ? За энийг бодохдоо тэр сэргэлтийн мөргөлдөөний сэргэлтийн коэффициент гэдэг энэ юуг ашиглах нь байна. За энэ чинь 8 дугаар бодлого байгаа тий. За 8 дугаар бодлого дээр болохоор 8 дугаар бодлого маань бол за энэ мөргөлтийн сэргэлтийн коэффициент гэж юу вэ гэхээр мөргөлдөөний дараах харьцангуй хурдыг би ингэчээ. За энэ бол энэ. За энд би тайлбарч. За энэ болохоор мөргөлдөөний дараах юу харьцангуй хурд 2 биеийн харьцангуй хурдны хэмжээ зөвхөн хурд. За Bx нь за энэ болохоор K гэдэг нь харьцангуй гэдгийг илэрхийлж байгаа шүү. Тэрнээс x mix биш байна. Энэ бол өмнөх мөргөлдөөний өмнөх харьцангуй хурд илэрхийлдэг байх нь. За тэгвэл эхлээд эн чинь болохоор ингэж байсан. За энэ M1 масстай B ийшээ B1 хурдтай явж байсан. За урдлаас нь M2 масстай B B2 хурдтай явж байсан тий. За тэгвэл эхлээд мөргөлдөөний өмнөх энэ хоёрын харьцангуй хурдыг олъё. Bx. За энэ бол юу мод бол байх хэрэгтэй тий. Зөвхөн тоодох нь болж байгаа учраас за энэ хоёр чинь ингээ орлуултаас явж байгаа учраас яг
харьцангуй урд нь бол ингээд шууд нэмэгдчихэж штэ. Нэмэгдчихэн те урдлаас биенийхээ урдаас явж байгаа учраас уг нь бол векторээр бол эн чинь нэгнийх нь урднаас нөгөө векторыг хасдаг штэ те. Вектор хурд. За тэгээд за нэг нь бол 8 м/с хурдтай нөгөөх нь 4 м/с хурдтай байна. За энэ бол ингээд 12 м/с гарч ин те. За тэгвэл энэ юуны сэргэлтийн коэффициент гэдгийг ингээд ашиглаад биччих юм бол бүргэлдөөний дараах харьцангуй хурд маань болохоор юу үржүүлэх нь яг үржүүлэх нь bx болчих чинь ингээд за энэ үгдсэн ёсоор 0.5-ыг үржих нь 12 за ингээд тоотох нь ингээд 6 м/с болох нь. За ингээд энэ дээр бол хэрвээ мөргөлтийн сэргэлтийн коэффициент те мөргөлдөөний сэргэлтийн коэффициент гэдгийг ингээд мэдчих илэрхийлгийг мэдчих юм бол шууд энийг ашиглаад ингээд 6 м/с гэдэг ингээд хурдыг нь олчих нэ. За энэ ингээд зөв хариу нь A байх нь те. За 9-р бодлого. За энэ бол тайд бол чэжээр бодох бах те. За машин бол ийм 20 м/с хурдтай хөдөлж явахдаа кинетик энерги нь ийм байсан бол машины масс ямар ах вэ гэж те. За ямар томьёогоор болох вэ? За кинетик энерги болдог масс хурдаар илэрхийлдэг томьёо байгаа те. За тэр томьёон дээр орлуулж тавиад бодчих нь байна. За ингээд бодох юм бол хэд гарч байна вэ? 2000 кг. 2000 кг гэж гарч байна. За M-ийг үрчхэн B квадратыг хуваах нь 2 нь энэ кинетик энергитэй тэнцвүүгээр гарна шүү дээ. За тэнгуут чинь болохоор юуны 200 энэний квадрат гэдэг чинь 400 гарна. 400 2 тавахаар юу M-ийг үржих нь 200 болно. За ингээд M-ийг үржих нь 200 болохоор 4-ийг үржих нь 15 зэрэгтэй тэнцвэр гэхээр юу за ингээ хураахаар 2-ыг 4 туугаад 2 гарах нь байна. За энэ 15 зэрэгээс 12 зэрэг хасаар 13 зэрэг үлдээд за ингээд Е хариулт эцэг байх нь байна. За за 11-р даалгавар 11 12 нь бол ажлын даалгавар байна. За ингээд үрэлтгүй энэ гадруугийн А зэг дээр бий яж хань байна. За энэ өндөр нь өгөгдсөн байна. За ингээд доош яваад B гэсэн байралд хүрээд буцаад C гэсэн энэ байралд ирэх нь байна. За ингээд гэх юм бол эхний даалгавар нь болохоор B А байралд хүрэхэд хүндийн хүчний хийх ажил юу вэ гэж тийм. За юутай тэнцээ авах вэ? За энэ болохоор хүндийн хүчний ажил бол юутай тэнцээ авах вэ гэхээр доошо хүндийн хүч чинь mg гэж яг x доошо үйлчлэнэ. За А цэгээс B цэгийн хооронд яг x доошо шилжсэн шилжилт гэдэг бол h нэгтэй тэнцээ байна те. Тэгэх юм бол энэ ажил бол mg h нэг гэдэг юмтай тэнцээ байх нь. G-г 10-аар авах нь. За гэх юм бол 2-ыг үржих нь 2 кг-ыг үржих нь 10 м/с квадрат үржих нь 10 гэхээр тэгээд энэ бол 200 жоул гарах нь тий хүндийн хүчний хийсэн ажил. За С зэг дээр ирэхдээ ямар хурдтай болох вэ гэж байна. За энд болохоор одоо яах вэ? С зэг дээр ирэхдээ бол энэ бол юутай байна. За энерги хадгалагч хууль ашиглаж бичих нь байна. За энэ бол А зэг дээр байхдаа юу зөвхөн анхны хурд байх 50 байгаа гэж үзэх юм бол зөвхөн потенциал энергитэй байна тий. За энэ энерги нь хадгалагдсаар байгаа. За энэ анхны энэ потенциал энерги бол одоо энэ нийт энерги нь болох нь анх байсан учраас за энд байх үеийнх нь потенциал кинетик энергийн нийлбэртэй тэнцээ байх хэвээр. За ингээд багш энийг
юуг нь бичээ. Бодлогын бичтэй 11 дугаар бодлого. За тэгэх юм бол энерги хадгалагч хууль ёсоор анх А цэг дээр байхдаа болохоор яг энэ бол mg(h1) гэсэн энергитэй. За кинетик энергитэй байна. Нөгөө потенциал энергитэй байна. Кинетик энерги нь 0.50 байгаа учраас. За юу энэ гадаргуун гөлгөр гэсэн учраас энерги хадгалагдана. За ингэх юм бол энэ бол А цэг дээрх энерги, энэ А цэг дээрх энерги. За нөгөөх нь одоо би С цэг дээрх энерги бичих юм бол mg H2 гэсэн потенциал энергитэй байна. За дээр нь нэмээд MB квадратыг хуваах нь 2 гэсэн кинетик энергитэй байна. За эндээс юу гэсэн юм гарах вэ гэвэл би 2-ын квадрат гэдэг бол юу тэнцээ вэ гэхээр 2g гүйжүүлэх нь H1-ээс хасах нь H2 гэж болж байна. За M-үүд нь хураагдчихна. За ингээд тоо утгыг нь орлуулъя. 2-ыг гүйжүүлэх нь 10. За энэ болохоор 10-аас хасах нь 5 гэдэг энэ 5 гэдэг энэ бол ингээд 100 болох нь байна. 100. За ингээд нэг чинь бол 100 юуны ордны квадратын нэгжтэй л тэнцүү байгаа нэ бүгдийн системийн шилжүүлэх учраас за эндээс B2 бол 10 метр секунд гэж гарах нь байна. За ингээд зөв хариулт бол C хариулт байх нь тэ. За ингээд за энэ хүртэл болохоор яг механик нь бол ингээд 11-ийн сонгох тест байх нь тэ. За одоо цаашаа юу руу орж ийнэ гэвэл молекул физикийн энэ даалгавар руу орж байна. За энэ биеийн температурыг нэмэгдүүлэхэд ямар хэмжигдэхүүн өөрчлөгдөх вэ гэж байна те. За ямар хэмжигдэхүүн өөрчлөгдөх вэ? Урт. За урт өөрчлөгдөн те. За энэ масс бол температураас хамаардгүй. Молекулын тоо бол угаасаа юунаас хамаарахгүй. За бодисын тоо хэмжээ, хөндийн хүчин төр бол температураас хамаарахгүй. За энэ биеийн урт болохоор яадаг вэ гэхээр юу температураас хамаарат яаждаг те. За тэлдэг байгаа те. Ерөнхийдөө бол ихэнх бие температур нэмэгдэхэд урт нь ихсэж яадаг. За энэ тийм учраас би хариулцсан байх нь те. За би чинь юу руу орохгүй штэ. Молекул физик руу орохгүй штэ. Халуурцсан явж байна. За юу 24 оныхоо хэдүүлээ би хувилбар руу оръё. За дараагийнх нь хувилбар. За багш нь зөвхөн нөгөө нэг юу ярих хэрэгтэй учраас механик гэсэн сэдв ярих хэрэгтэй учраас энэ юуны 24 оныхоо юуг харах хэрэгтэй байна. Задгаа даалгаврын 2 дугаар хэсгийг харах хэрэгтэй байна. За нэгдүгээр юу задгаа даалгаврын нэгдүгээр хэсэг нь болохоор механикийн даалгавар байна те. За биеийг 45 градусын өнцөг үүсгээд 20 м/сек B0 гэсэн анхны хөвдөлтөд шийдэх нь байна. За агаар эсэргүүцлийг тооцохгүй чөлөө туналтын урдтгалжийг 10 м/сек квадрат гэж болох нь байна. За ингэх юм бол нислэлтийн хугацааг тооц гэж байна те. За энэ дээрх юунаас харах юм бол юу өчөх вэ гэхээр энэ юунууд бол үсгнүүдийн оронд бид нар энэ A жишээлбэл ямар усгүй B тэнцүү ямар ах вэ гэдгийг ингээд байх нь те. За хэдүүлээ энэ бодлогоо юм дээр бичээ.
За 24 оны 2-ын 1-р бодлого байна. За юу гэсэн бэлээ? B0 нь бол анхны урд нь хэд гэлээ? 20 м/сек. 20 м/сек. За өнцөг нь болохоор 45 градус. 45 градус. За тэгээд G-г нь 10-аар бодгсон. Ингээд юу бол гэсэн. За эхнийх нь олох юм нь болохоор 1-р даалгавар нь болохоор юуг нь олох гэсэн тий? Нислэгийн хугацааг олох гэсэн. За А үржих нь 1B, А, Б. За энд нэг таслын орны 1 орны наривчтай ингэж олох гэсэн тий? За энийг олох гэсэн байгаа. За ингээд юуг хэвлээ өнцөг үсгэн би шидэгдсэн биеийн хөдөлгөөний за зураг зурч тий. За гэх юм бол ийм их мохоо зурчлаа да. За нислэгийн хугацааг за чэйжлсэн бол одоо их сайн байна. Чэйжлийг бол одоо олох янз бүрийн аргууд бас байдаг байгаа. Тэ за энэ өнцөг үсгэн шитгэсэн бие хөдөлгөөн маань болохоор яг 2 хэмжээс хөдөлгөөн. За босоо чиглэлийн дагуу болохоор яг нэг анхны хурдтай B0 синус альфа гэсэн анхны хурдтай шитгэсэн хөдөлгөөн болно те. За хэвтэ чиглэлийн дагуу болохоор ямар нэгэн юу хүчүүлэхгүй учраас энэ бол юу болно? Жигд өсөх хөдөлгөөн болно. За тэгэхээр одоо буцаад энэ юу нь болохоор газар нислэгийн хугацаа гэдэг маань болохоор яг газараас өөрөө буцаад газарт унах хугацааг олж байгаа учраас энэ бол зөвхөн Y-тэй холбоотой ийм тэгштгэлийн бичин гэсэн үг. За Y гэсэн координатын бичих юм бол энэ яг гэхээр B0-ыг үржих нь синус альфа гэдэг нь болохоор энэ Y-ийн дагуух анхны урдгаар нь энийг үржих нь T. За гэсэн дээш чиглэсэн ийм юутай ийм байна. За тэгээд хасах нь чинь доошо хүндийн хүчний үсч байгаа учраас G-гээс болоод энэ G-тэй гадардаг байх нь 2 гэсэн хэмжээнд доошо унана. За тэгээд нислэгийн хугацаа гэдгийг олохтой байх хэрэгтэй бол энэ газараас хөөрөөд буцаад газарт унж байгаа учраас Y тэнцүү 0 гэдгийг ашиглана. За эндээс 2 шийд гарна. 0 гэд за анх өөрөختөө бол нөгөө нэг 0 гэсэн координаттай цагаас бид нэр хөөрж байгаа гэж ингээд энэ тэгшгэлийг бол ингээд авсан учраас анх өөрөختөө бол 0 байна те. За нөгөө нэг гаргаж байгаа хугацаа болохоор бидний нөгөө олох гээд байгаа нислэгийн хугацаа буюу ийм бахна. За энэ бол ингээд олох юм бол 2 B0-ыг үүсгэх нь синус альфа хаваахан ши гэж харах юм. За одоо энэ томьёог ингээд чэйжлсэн байх юм бол шууд орлуулад бодчих тийм. Чэйжлэг байх юм бол яаж бодох хэрэгтэй вэ? Одоо энэ хурдаа жишээлбэл ингээд юу задлаад энэ зөвхөн босоо байгуулагчийн дагуухын тэгштгэлийн бичээд за тэгээд буцаад газарт унж байгаа учраас тэггээд эндээсээ ингээд болж болох юм тийм. За одоо энэ дээр тоо утгаа орлуулад юу болчихъя. За гэх юм бол 20-ыг үүсгэх нь 2-ыг үүсгэх нь 20. За синус юу чинь болохоор 45 градус чинь болохоор язгуурын дор 2-ыг баадаг нь 2 гэж гарна. За энэ угаах нь 10 гэхээр за x тэ маань за эхний ээлжинд бол юу хэлбэрээр нь гаргачих язгууртай хэлбэрээр нь гаргачих тэ. За энийг ингээд хуваах юм бол энэ болохоор юу гэж гарч байна вэ гэхээр энэ хоёр хураагдаад за энэ 10-таа хураагдаад энэ 2-ыг үржих нь язгуурын дор 2 гэж гарах нь байна. За язгуурын дор 2-оос ойролцоогоор 1.4 гардаг байгаа. Тэгэхээр 2-ыг үржих нь 1.4 гэх юм бол энэ бол ойролцоогоор 2.8 секунд гэж гарах нь байна. За эндээс бид нөгөө тестийн юм дээр юу гэж очих вэ гэвэл A нь болохоор яг хав A бол 2-той тэнцүү байх нь байна. B бол 8-той тэнцүү байх нь гэдэг юм хэсгийг бодох нь байна. За нэгдүгээр хэсэг нь нэгдүгээр даалгавар нь энэ болчлаа. За хөөх хамгийн их өндөрийг ол гэж байна. За энэ нь болохоор
ямар нэгэн орны навшилгүй хоёр орнтой тоо гарах хэрэгтэй байна тий. CD гэдэг юм тоо гарах хэрэгтэй байна. За хөөх өндрийг олохтой болохоор за та чэйжилсэн байвал сайн чэйжлээгүй бол яаж болдог вэ гэхээр хөөх өндрийг олохтой болохоор явсаар байгаа хамгийн дээдлийн энэ цэг дээр ирэхээр яах вэ? Энэ дээшээ явах боломжгүй болно тий. За тэнгуут BY гэдэг хурд болохоор 0-тэй тэнцүү болно. Энэ хоёр дахь даалгавар дээр. За BY гэдэг маань юутай тэнцүү авах вэ? Анхны Y-ийн дагуу хурд нь болохоор B0-ыг үржих синус альфа. За хасах нь G T гэж ингэж бичигдэнэ. За энэ яг юу энэ дээр очиж байгаа тохиолдолд болохоор энд T нь болохоор хөөх хугацаа гэж юм хугацаа авч ирнэ. За тэнгуут энэ хөөх хугацаагаа ингээд олчих юм бол энэ бол B0-ыг үржих синус альфа хуваах нь G гэж гарч ирнэ. За тэрийг энэ Y-ийн энэ түрүүний энэ Y-тэй энэ тэгшлэгтээр орлооч тий. За тэгэх юм бол хөөх өндөр гэдэг бол энэ бол X гэхээр максимум утга буюу Y-ийн авж байгаа хамгийн максимум утга гэсэн. За энэ бол T-ийн оронд хөөх хугацаа гэдгийг авцсантай тэнцүү байх нь. За энийг ингээд орлуулахаар энэ юу гэж гардаг вэ гэхээр за та бүхэн энийг юу өөрснөө гаргаж үзээрэй. Синус хоёр G гэсэн юм илэрхийл гардаг. За ингээд тоотхонуудыг орлуулчих. Энэ бол B0 бол 20 байгаа тийм. Тэгэхээр 400 гарна. 400 гарна. За синус 45-ын квадрат гэдэг чинь бол 2-1 гарна. За энд ингээд 20 гарна. За ингээд энэ бол хуваагаад 10 метр гэж гарах нь тийм. За ингэх юм бол C маань бол юу болж болох вэ? C бол 1-тэй тэнцүү байх нь байна. D бол 0-тэй тэнцүү байх нь тийм. За ингээд C-д нь 1, D-д нь 0 гэдгийг бодох нь байна. За тусгалын зайг ол гэж байна. За тусгалын зай нь бол бас 2 ондоо таах нь тийм. F гэсэн юм 2 ондоо таах нь байна. За тусгалын зайг олохтой болохоор яадаг вэ гэхээр за та бүхэн энэ томьёогийн чэйжилсэн байх юм бол бас сайн. За чэйжлэг байх юм бол яаж болдог вэ гэвэл за X тусгалын зай гэдэг бол энэ зурган дээр харах юм бол энэ газраас хөөрөөд буцаад газарт унах хооронд энэ хоорондох зайг бол ил гэж байгаа. Тусгалын зай гэж байгаа. Тэгэхээр за ер нь бол X-ийн дагуу бол эн чинь бол ямар юу байх вэ гэхээр ямар нэгэн хурдтгалгүй хөдөлгөөн учраас B0-ыг үржих нь косинус альфа гэсэн анхны хурдтай үржих нь T гэсэн юм юутай байна. За тэнгуут энэ тусгалын зай гэдэг бол юу байх вэ гэхээр энэ X гэдэг бол нэг T-гээс хамаарсан юу байх нь шүү дээ. T нь бол T-ийн оронд бид нар нислэгийн хугацааг тавьчин. За түрүүн олцсон байгаа тийм илэрхийлэл нь олцсон байгаа. Тэрийг ингээд олчих юм бол за ингээд та бүхэн юуг нь илэрхийлэл ингээд юу яаж үзээрэй. За энэ гэхээр B0-ыг үржих нь B0-ийн квадратыг үржих нь за энэ дээр нэг 2B0 синус альфаг хуваах нь G гэдгийг орлуулна гэсэн үг. За гэх юм бол тэгээд синус альфа косинус альфа хоёрын үржүүрийг 2-оор үржүүлсэн болохоор синус 2 альфа гэдэгтэй тэнцүү байдаг байгаа. За ийм илэрхийлэл гардаг тусгалын зайг олдог ийм за альфа үнцэг нь болохоор нөгөө ахын үнцэгтэй. За ингэх юм бол за ингээд энэ дээр юу нэг тоотход нь орлуулчих юм бол за энэ B0 маань болохоор 20 байгаа. Тэгэхээр 400 болно те. За синус 2 альфа гэдэг чинь синус 45-ийн 2 синус 90 градус гэсэн үг. За энэ болохоор 1-тэй тэнцүү. За ингээд G болохоор 10 гэхээр за ингээд тоотго бол L гэдэг бол юутай тэнцүү болж байна. Явах чашаа. За ингээд энэ бол ингээд 40 метр гэж гарах нэ. За ингээд CD E нь бол 4, F нь бол
0 байх нь тий. За ингээд энэ дээр бол жишээлбэл энэ EF2-ыг хоёулангийн 4 таажиж 2 оноогоо авах хэрэгтэй байгаа тий. За энэ дээр бол CD2-ыг хоёулангийн зөв ингэж бодож яж аавна. Нэгдүгээр хэсгээр энэ А-гийн 2B-гийн 8 гэж энэ зөв оноогоо аавна тий. За тэгэхгүй бол энэ хоёрдугаар хэсэг маань ингээ 0 явчих юм тий. За ингээд нодлонгийн хоёрдугаар нодлонгийн даалгавар хийжлээ. За таадаас санал авъя. Энэ нодлонгийн бие даалгаврыг хийх үү эсвэл тэрний өмнө жилийн 23 оны даалгавар хийх үү? Энийг юу гэсэн? Би За бийг нь ярих юм уу те? За ихний төрөлчийн адил юу вэ те? Хуваарийнх нь үнийг болоод хэмжих хязгаарыг олох нь. За хэмжих хязгаар нь бол хэд байна вэ? 2 мВ байна те. За 2 мВ байна. За 2 мВ-тай бол энд бол хэдэн хариулт байна вэ? 4 хариулт байна. Олон хариулт байна те. За юу нь? Хуваарийнх нь үн болохоор хэд байх вэ? 0.1. За энэ юунд болохоор нийтдээ бол юу 4 ийм юу харагдаж шүү дээ тий 5 зураас буюу 5 зураас гэдэг чинь 4 хэсэгт хуваацсан байна гэсэн үг. Тэгэхээр 2 мВ-ийг 4 хэсэгт хуваацсан байна. 4 тэнцвэр хэсэгт хуваацсан байна гэдэг чинь нэг хэсэгт болохоор 0.5 вольт гэсэн байна гэсэн үг. За ингээд зөв хариулт бол Е байх нь тий. За дараагийнх нь энэ бодлого. За энэ би энэ хурд хугацааны хамааллын график өгөгдсөн байна тий. За шилжилтийн хэмжээг олгож байна. За тэгэхээр одоо яг уу түрүүн багш нь хэлсэн тий. За энэ 0-оос 4 секундын хооронд явсан юуг нь олчин тий. За тэр шилжилт бол нэмэх гарна. За тэр болохоор яг уу 8-ыг одоо 8 гэдэг нь энэ 0-оос 8 энэ өндрийг энэгээр үржин тий. 4-өөр үржин 8-ыг 4-өөр үржүүлээд 2 тухайн. За тэгэх юм бол эхний 4 секундэд явсан энэ юу гарах нь. За энэ болохоор энэ юуны графикийн дээд хэсэг зурагч байгаа учраас нэмэх утгатай гарна. За харин энэ 4-өөс 6 секундын хооронд явсан энэ дүрсийн талбайгаар илэрхийлэх нь бол хасах гарах нь байна. За тэгээд шилжилтийн болохдоо энэ хэсгийн талбайгаас энэ доотлын хэсгийн талбайг хасчих нь байна тий. За хэдүүлээ энэ юун дээр за энэ хэдүүлээ юу бодож байгааг бол 2024 оны за бие үйлдвэрийн бодлогыг бодож байна. За хоёрдугаар бодлого бодож байна те. За график маань бол ямар хөө байсан бэ гэхээр за энэ жоохон муухай зурч байна. бн метр секундээр үүссэн тий ахман. За 8-аас хэд хүртэл байсан? Асах 4 хүртэл байсан тий. За ингээд эсэн за энэ бол 8 байжгаад за энэ 4 энд 6 байгаа тий. За тэгвэл юуны хооронд явсан 0-аас 4 секундын хооронд явсан шилжилт бол юу гэж гарах вэ гэхээр за 0-аас 4 хүчээ. За энэ бол энэ хоорондох шилжилт бол юу тэнцүү байх вэ гэхээр энэ дүрсийн талбайтай тэнцүү 8-ыг үржих нь 4 баах нь 2 гэж гарна. За ингэх юм бол
За энэ бол ингээд 16 метр гэж гарах нь тий. За 4-өөс 6-гийн хоорондох нь болохоор дельта S 4-өөс 6 гэхээр за энэ бол хасах шилжилт нь бол хасах гарна. Яагаад гэвэл энэ нөгөө нэг энэ хугацааны тэнхлээс доош гарч байгаа учраас хасах гарна шүү. Түрүүн багс нь ярьсан тийм нэг өрөө төр. За энэ болохоор яаж байгаа гэхээр энэ өндөр нь болохоор 4 байгаа. Энэ өндөр нь 4. Энэ нь болохоор 6-аас 2 гэхээр 2 байгаа тийм. Тэгэхээр 4-ийг үржих нь 2, хуваах нь тэгэхээр за ингээд хасах 4 гэж харна. За ингээд нийт шилжилт гэдэг бол энэ хоёрын нийлбэр 16 хасах нь 4 гэхээр 12 метр гэж харна. За. За ингээд зөв хариулт бол 12 гэд D хариулт байх юм тий. За. За 3 дугаар бодлого байна. За энэ 3 дугаар бодлогыг та түрүүч адил бодоод үзэх үү. За 1-р энэ хоёр бие нэг шулууны дагуу байж байна. Нэгдүгээрх нь 5 кг масстай, хоёрдугаарх нь 10 кг масстай байх нь байна. За ингээ хоорондоо бол 18 метрийн зайтай байх нь байна. За гэх юм бол энэ системийн массын төв нь 1-р биеэс ямар зайд байх вэ гэж байна. За 12 метр. За 12 метр гэж байна. За яаж олов? Өмнөх шигээл адилхан байна. За өмнөх шигээл адилхан ингээд бодсон те түрүүний томьёон дээр за M1 дээр 0 гэж аваад M2 гэсэн импорт тестээр сонгож аваад за тэгэхээр яг хөөр 10-ыг 8-аар үржүүл 18-аар үржүүлсэнийг болохоор энэ хоёрын нийлбэрт хуваана гэхээр 180-ыг 15 хуваана. 180-ыг 15 хуваахаар 12 метр гэж гарах юм байна те. За ингээд 12 гэж C гэж гарах юм байна. За. За энэ 4-р бодлого. За 4-р бодлогон дээр за түрүүн яг 45 градус гэдэг тохиол бодсон тий. За ерөнхий тохиол ингээд бичих юм бол нөгөө нэг энэ үсгийн космос нь байсан тий. За ерөнхий тохиол нэг энэ альфа зүг байна гэвэл яг хөөр эпиг үржих нь тий. Үржих нь косинус альфа гэж үчигдэх нь тий. За тэгвэл манай тохиол түрүүн бол косинус 45 градус гэдэг тэр болохоор нэгийг хуваах нь язгуурын дор 2 тэнцвэр байсан бол одоо манай тохиол болохоор косинус 30 градус гэдэг маань болохоор хэдтэй тэнцвэр байдаг вэ? 3 дорыг хуваах нь 2. Язгуурын дор 3-ыг хуваах нь 2 тэнцвэр байдаг тий. За тэгэх юм бол энэ байх нь. Тэгэхээр энэ дээр бол ингээд нэг томьёого мэдчих юм бол энэ хоёр вариант бол ингээд амархан гарах нь шүү дээ тий. За энэ байна. За дараагийнх нь за систем дэх энерги нэгж нь аль нь вэ гэж байна. За энерги нэгж аль нь вэ? За энергиг яаж олдох вэ? За энергийг олдог янз бүрийн томьёонууд байгаа тий. За тэндээс хүчийг үржих нь зам байдаг тий. За тэгэхээр чинь хүчний нэгжийг бид нар бас юугаар илэрхийлэх масс болон урт юугаар илэрхийлэх хэрэгтэй болно. За тэгвэл энэ томьёог хэрэглэж байгаа төвхтөө. Тэгэх юм бол энэ тохиолдолд кинетик энергийн томьёог ашиглах юм бол юу? За кинетик энерги чинь болохоор m b квадратыг хуваах нь 2 гэж байдаг тий. За m-ийн нэгж болохоор килограмм, хурдны нэгж болохоор метрийг хуваах нь секунд гэдэг тий. За тэрний
квадрат авах нь. Тэгэхээр метр квадратыг хуваах нь секунд квадрат гэхээр аль вэ нэ? Килограммыг үржих нь метр квадрат хуваах нь секунд квадрат гэсэн нэгжтэй. Яг ижилхэн За. байна. Аха. За өөр хариу байна уу? За ингээд хууртагдж байгаа юм да таад юу ийм том байна шүү дээ. За А-г сонгох юм бол буруу байна шүү дээ. Саях чинь А чинь болохоор юуны хүчний нэгж байна шүү дээ. Түрүү харж байгаа түрүү бид нар гарсан хүчний нэгж байна шүү дээ. Одоо бид нар энерги нэгж болохоор ийм байх ёстой шүү дээ. За 5 дугаар бодлого тий. За нэгжийг болохоор бид нар ерөнхийдөө яах вэ гэхээр ийм дөрвөлж хаалтанд бичиж. Норвег гэсэн юм болж байгаа. За тэгвэл энэ юуны кинетик энергийн илэрхийллийг ашиглавал зүгээр гэдэг байгаа тийм. М Б квадратыг хуваах нь 2. За энэ тэгэх юм бол энергийн нэгж болохоор юу тэнцүү гарах вэ гэхээр дээрсэн бэ энерги нэгж бол за энэ массын нэгж болохоор килограмм байгаа тийм. Килограмм. За энэ хурдны нэгж болохоор метрийг хуваах нь секундын хасах нэг зэргийн квадрат байгаа. Тэгэхээр хоёулангийн квадрат зэрэгтэй гэсэн. Тэгэхээр килограммыг үржих нь метр квадрат, үржих нь секундын хасах 2 зэрэг. Энэ за чи тэгсэн чинь сая болохоор яасан бэ гэхээр энэ хоёулангийн ингээ квадрат зэрэг төвшүүлж байгаа шүү дээ. Метрийн квадрат зэрэг төвшүүлээд секундын хасах нэг зэргийн гэсэн квадрат зэрэг төвшүүлээд ийм болох байсан чинь чи болохоор сая Секундын анзаарсангүй юу яах нь. За энэ сая бол энэ хариу өгсөн. Ваза 2 нь тооцохгүй мүү? 2 нь бол биднэрт нэгжинд бол хамаахгүй. Тэр нөгөө тоо утга гаргахтал тэр гараад ирсэн утгыг 2 томаа шүү дээ. Тэгээ 2 гэдэг чинь өөр зүгээр тоо болохоос биш нэгжинд бол ямар ч хамааахгүй шүү дээ. Тийм. Тийм. Тэгэхээр нэгжин дээр бол бид нар зөвхөн юунуудынх нь нэгжийг авч үзсэн тэр 2 хувааж 2 маяр бол ерөөсөө хамаахгүй байна тий. За. За тэгээд ийм байх нь энэ хариун зөв байх нь шүү. За эн чинь болохоор нөгөө нэг массыг үржих энэ чинь хурдгалын нэгж болоод шүү дээ. Тэгэхээр F тэнцүү MA гэдэг юуны нэгж түрүүн бид нар түрүүчийн даалгавар дээр гарч ирсэн хүчний нэгж болж таарах нь шүү дээ. За тэгэхээр тэрийг анзаарах хэрэгтэй байх нь байна. За сая бол ингээ анзаарахгүй бас болж байна те. За энэ за налуу автах дээр 50 байна гэж байна те. За 50 байгаа. Ямар учраас 50 байгаа вэ? За тэгээд өрөлтийн хүчний хэмжээг олох гэж байна те. За тэгэх юм бол налуугийн дагуу болохоор яг хөндийн хүчний нэг байгуулагч гарч ирнэ те. Яг ингээд тэр хөндийн хүчний байгуулагч бол энийг ингээд доош нь голсуулах гэж ингэж эргэлзчихэд энэ өрөлтийн хүч байгаагаас бол яг энэ юуны хүчтэй адилхан юм хэмжээтэй өрөлтийн хүч налуугийн дагуу дээш чиглэх нь те. Тэгэх юм бол тэгээ энэ хоёр хүч хоорондоо тэнцснээс болоод энэ бие чинь хөдлөхгүй байх нь те. За зургийн зорох юм бол багшин зургийн зоръё. Энэ чинь 6 дугаар бодлого те. За энэ юуны зургийг зурхтаа та аль болох 45 градусаас 45 градустай ойролцоо зурвал нэг өнцгийн дараа ингээд хөөгд тооцох төвхтэй байдаг учраас их юм уу бага эсвэл 45 градусаас их өнцгөр зурх хэрэгтэй эсвэл 45 градусаас бага өнцгөр зурх хэрэгтэй энэ аль онцгийн юм байхаар. За тэгэх юм бол доошо хөндийн хүч үйлчилж байгаа. За ийшээгээ болохоор
За энэ бол хүндийн хүч те. За үрэлтийн хүч хүндийн хүчний энэ байгуулагч хоёр хоорондоо тэнцээд тэгээд эн чинь ингээд хөдлөхгүй тайван байгаад байгаа юм тийм. За тэгвэл энэ хүчийг ингээд яах юм бол энэ альфа гэдэг хүчийг гэх юм бол энд гарах нь. За хэрвээ энэ 45 энэ өнцгийг ингээд 45 градустай ойролцоо зурчих юм бол энэ өнцөг маань энэ өнцөг энд альфа гарах үлээ энд альфа гарах үлээ гэдэг ингээд жоохон эргэлзчихдэг байхгүй юу хүмүүс. Тэгээд 45 градустай ойролцоо зурчихаар магадгүй андуураад энэ өнцгийн альфа өнцөг байна гэж ингээд шүүгөөд за ингээд жоохон төвхтэй болоод байдаг. Тэгэхээр энэ өнцгийг ингээд аль болох 45 градусаас эрс ялгаатай байхаар эсвэл бага байхаар ингэж байна. За тэгэх юм бол энэ байгуулагчдаг бол хүндийн хүчний одоо альфа өнцгийн эсрэг катет байгаа учраас mg sinus alpha гэдэг энэ байгуулагчтай тэнцүү гарах нь байна. За одоо энэ юуны хувьд болохоор sinus alpha гэдэг чинь бол юутай тэнцүү авах вэхээр эсрэг катетыг гэдэг маань аг гипнуз тарцуулсантай тэнцүүтэй. Тэгэх юм бол энэ бол mg аг хуваах нь язгуурын дор а квадратаар нэмэх нь b квадрат гэж ингэж гарах юм те. За ийм гарах нь байна. За дараагийнх нь 7 дугаар даалгавар. За 2 дугаар биеийн хөдөлгөөний тоо хэмжээг олгож чинь те. За тэгэх юм бол 2 дугаар биеийн масс хурд хоёрыг үрж чинь. За ингэх юм бол хэд гарч байна вэ? 5-ыг 30. 6-аар үржүүлнэ 30 гарч байна. За хариултын зөв байна те. За хариултын зөв байна. За мөргөлдөөний дараах бөмбөлгүүдийн харьцангуй хурдыг олгож чинь те. За энэ тохиолдолд хоёр хурд маань мөргөлдөөний өмнөх харьцангуй хурд нь хэд байна? Ямар хэдтэй тэнцүү байна вэ? Өөдөөдөөс хөдөлж яах гэж байна те. За хоёр бие өөдөөдөөс хөдөлж явах харьцангуй хурд нь ямар яаж гардгав? Нийлбэртэй тэнцүү байдаг те. Тэгэхээр мөргөлдөхөөс өмнөх харьцангуй хурд бол энэ хоёр хурдны нийлбэртэй тэнцүү буюу 10 м/сек байна те. За мөргөлдөөний дараах харьцангуй хурд гэхээр мөргөлдөөний өмнөх харьцангуй хурдыг түрүүн хэдүүлээ илэрхийлэн гарсан шүү дээ. Мөргөлдөөний өмнөх харьцангуй хурдыг энэ сэргэлтийн коэффициентээр үржүүлсэн тэнцүү. Тэгэхээр 10 м/сек энэ эгээр үржүүлсэн тэнцүү юу ингээд 10-ыг 0.5-аар үржихээр 5 м/сек гэж гарах нь. За ингээд мөргөлдөөний дараах бөмбөлгүүдийн харьцангуй хурд болохоор энэ юу гэж гарах нь 5 м/сек гэж гарах нь. За тэгэхээр энэ мөргөлдөөн дээр яадаг вэ гэхээр энерги импульс хадгалах хууль нэгдүгээрт ер нь бичдэг байгаа. За хоёрдугаарт нь энерги хадгалах хувирах хууль бичдэг. Энерги хадгалах хувирах хуулийг бичиж болдог. За тэгэлгүйгээр энэ сэргэлтийн коэффициентийг ашиглаад яаж бичдэг бол тэгвэл нэгдүгээрт импульс хадгалах хуулийг бичиж болно. За тэгээд тэр нөгөө энерги хадгалах хуулийн оронд болохоор энэ сэргэлтийн коэффициентийн ийм илэрхийллийг бичээд за ингээд сэргэлтийн коэффициент хэрвээ өвчсөн байх юм бол ингээд юу яаж болдог баа тий. Тэгштэглийг энерги хадгалах хувирах хууль бичлэгүүгээр ингээд юу бодож болдог байгаа. За 9-р даалгавар. За энэ яг энэ нөгөө нэг юутайгаа адилхан байна те. Даалгавартайгаа яг адилхан байна. За хурд нь өгөгдсөн кинетик энерги нь өгөгдсөн байх юм бол массыг нь олгож байна те. За кинетик энергийг олдог тоо нь одоо нөгөө нэг түрүүний 2 моёр гэдэг тоо нь бол 2 гэдэг тоо ч бол яалтчгүй энд тоо гаргаж байгаа учраас орж ирнэ. За тэгэхээр кинетик энерги олохтой яг m b квадратыг хуваах нь 2 гэж орж ирнэ те. За тэгэх юм бол b квадратыг хуваах нь 2 b квадрат ч болохоор 100 болно те. 100-г 2 хуваахаар 50 болно. m-ийг 50-аар үзсэн энэтэй тэнцүү гарах юм те. За тэгэх юм бол ийш нь хуваагаад ингэхээр юг
8-ыг 5 хуваах юм бол 1.6 гарч 1.6-г үржих нь за 50 гэдэг чинь 10-ын 1 зэрэг гэсэн үг. 1.6-г үржих нь 10-ын 3 зэрэг гэсэн үг. Тэгэхээр энэ бол 1600 кг байх нь. За ер нь бол машины жим бол нэг ерөнхийдөө бол нэг тонн гарантай тэгэл тэрнээс арайч бага ч юм уу их утгатай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ юу утга бол за тэгээд 1.6-тай гэдэг утга 1.6 гэдэг юм бол энэ бол хариу болох нь ойлгомжтой байна тий. За энэ бол арай 16 тонн гэдэг бол арай ихтсэн агтсан юм хариу байх нь тий. За 11-р 11-12 дугаар бодлоо яг түрүүний адил. За эхлээд энэ дээр 50 байсан. За ингээд Б цэг дээр ямар ажил хийх вэ? Хүчний ажил. За С цэг дээр би ямар хурдтай байх вэ гэдэг ингээд олох юм байна тий. За түрүүний илэрхийллийг бичих юм бол ашиглах юм бол А нь болохоор юу гарах вэ гэхээр mg h нэгтэй тэнцвэр гарна тий. За тэгэх юм бол ингээд үржүүлэх юм бол нэгийг үржих нь 10. Тэгээд h-ыг үржүүлэхээр нэгийг үржих нь 10 үржих нь 8 гэхээр ингээд 80 joule ажил хийх нь байна. За С цэг дээрх хурдыг олж гэж байна тий. За С цэг дээрх хурд маань болохоор түрүү ингээд гарсан. Тэр нь болохоор юу гэж гарсан бэ гэвэл B квадрат тэнцүү 2g-г үржүүлэх нь энэ h1-ээс хасах нь h2-ын зэрэг гэж гарсан. За тэгэх юм бол 2-ыг үржих нь 10. За энэ 2 өндрийн зэрэг болохоор 4 гэж гарч байна. Тэгэхээр 2-ыг үржих нь 10 гэхээр 20, 20-ыг 4-өөр үржүүлэх юм бол 80 гэж гарах нь байна. За ингэх юм бол B квадрат бол 80 гэж гарах нь. За тэндээс B-г болох юм бол 80-аас язгуур авах нь тий. 80-аас язгуур авна гэдэг чинь энэ байна. 4-ийг үржих нь язгуурын дор 5 буюу B хариулт зүг болох нь байна. За энэ 2-р даалгавар юм байна. За 2-р даалгавар бол за та түрүү бид нэр юу бодцсон учраас энийг их амархан гаргач болно. За нислэгийн хугацаа гэдэг бол яг 2b0-ыг үржих нь синус альфаг хуваах нь g тий. Тэгэхээр 2-ыг үржих нь 20, синус альфа синус 30 градус гэдэг чинь 2-1. За тэгэхээр 2-ыг үржих нь 20 тэгээд хуваах нь 0.5 үржих нь 0.5 гэсэн. Тэгэхээр дээдл маань бол 20 метр секунд гэж гарах нь. Хуваах нь g тэгэхээр 10 хуваахаар ингээд энэ хугацаа бол 2 секунд гэж гарах нь байна. За 2 секунд гэж гарах нь байна. За хөөх өндөр болохоор B0-ийн квадратыг үржих нь синус квадрат альфа хуваах нь 2g гэхээр за тэрийг илэрхийлчих юм бол тоотход авчих юм бол B0-ийн квадрат гэхээр 400 гарч байна. Синус квадрат альфа гэхээр 0.5 квадрат гэхээр 0.25 гээд ингээд үржүүлэн 100 гарч байна. 100-г 2g гэхээр 20 хуваана гэхээр 120 хуваагаад энэ бол 5 метр гэж гарах нь байна. За тусгалын цаг бол түрүүн хэдүүлээ олсон. B0-ийн B0 квадратыг хуваах нь синус 2 альфа хуваах нь g гэсэн юм харагдсан тий. За B0 квадрат маань бол 400 гарна. 400 g хуваачаар 40 гарна. 40-ыг үржүүлэх нь синус 2 альфа гэхээр синус 60 градус гэсэн үг. Синус 60 градус бол язгуурын дор тэгэхээр юу 40-ыг үржих нь язгуурын дор 3-ыг хуваах нь 2 гэхээр 2 нь хураагдаад 20-ыг үржих нь язгуурын дор 3 гэж юм болох нь. Тэгэх юм бол C2 D0 Y 3 байх нь тий. За ингээд 2024 оны ийм 2 үйлдвэр нь болчлоо. За ер нь бол та яах вэ гэхээр юунаас
он болгоноос 2 A B 2 хувилрын юм эсвэл C D 2 хувилрын бодчиход бол юу яа нөгөө 2 хувилрын нь болохоор яадаг вэ гэхээр энэ A одоо жишээлбэл C D 2 хувилрын гаргахтаа болохоор яг уу гэхээр энэ A B 2-ыг ингээ хольж C D хувилбарыг гаргадаг байгаа. Тэгэхээр эхний энэ хоёр юуг нь хийсэн багтал юм бол дараагийнх нь юу нөгөө хоёр сэдвэр нь энэ хоёрын холцсон байдаг учраас эндээс гараад ирэх юм. За хэдүүлээ 23 оны тест руу оръё те. За эхний хэсэг бол нөгөө нэг багцтай холбоотой юм хэсэг байна. За баг механиктай ч холбоогүй багцтай холбоотой хэсэг байна те. За багцны хуваарийн үнийг олгож байна. За хоёр багц байна. За нэг нь болохоор термометр байна. За нэг нь бол амперметр байна те. За амперметрийн хуваарийн үн хэд байна вэ? Хуваарийн үн гэхээр бүр юм жижиг зураас авах юм те. За тэгвэл энэ 0-оос 0.2-ийн хооронд бол хэдэн зураас байна вэ? За нийтдээ 5 зураас 6 буюу ингээд 5 тэнцвэрс хуваацсан байгаа те. Тэгэх юм бол 0.2-ыг 5 тавахаар 0.4 байгаа. Тэгэхээр 0.4-тэй хариу бол зөв. Тэгэхээр A юм уу? D хариу зөв байна. За нөгөө нэг юу нь болохоор одоо юуны термометр байна. За термометрийн маань заалт болохоор яг 18 градус тий. За энэ бол 18 градус байна. За хуваарийн үн нь болохоор юу байна вэ гэхээр энэ юунаас 20-оос юуны 25-ийн хооронд бол 5 градусын хооронд нийтдээ 10 тэнцвэрсэг хуваацсан байна. Тэгэхээр 5-ыг 10 тавахаар 0.5 секунд. Тэгэхээр энэ бол A хариулт зөв байх нь тий. За энэ болохоор 2-оос 5 дугаар даалгаврын хөгжил байх юм тий. За энэ хурд хугацааны граф өгсөн байна. За энэ хурд хугацааны графаас эхний ээлжинд болохоор нийт хөдөлгөөн хийсэн хугацаанд юуг болох нь тий. За 5 секундын хугацаанд явсан дундаж хурдыг олох нь. За дундаж хурдыг олохтой болохоор яах ёстой вэ? Нийт явсан замыг юунд нь хуваах ёстой тий. Нийт хугацаанд нь хуваа. За тэгэхээр нийт явсан хугацаа бол 5 секунд байна. За тэгэхээр энэ юуны нийт явсан замыг олох хэрэгтэй. Нийт явсан замаа болохоор одоо энэ дүрсийн талбайгаар олох нь байна. За энэ дүрсийн талбайгаар болохоор бол яг хөө энэ дүрсээ ийм юунуудад хуваана. Талбайг нь олж болох юм хэсгүүдэд болох юм хэсгүүдэд хуваана тий. За тэгэх юм бол энэ бол за эхнийх нь бол нэг энэ юу A B хэсэгт за чашаараа болоог байна. A B-гийн хооронд явсан замыг олох нь. За энэ бол энэ төрсөн терапийн талбайгаар нь тий. За энэ бодлогыг хийжүүлээ. За энэ болохоор 23 оны A хөлбөр байна тий. За хөлбөрийн за 2 дугаар даалгаврыг хийж байгаа. За би графикийн зурлал шууд юуг нь олчихъя. За эхнийх нь болохоор A B хэсэгт явсан зам юм тий. A B хэсэгт явсан зам бол юу гэж гарах вэ гэхээр за энэ ингээд яах юм бол ийм тарпиц гарч байна. За ийм тарпиц гарч байна тий. Ийм тарпиц гарч байна. За энэ тарпицын болохоор нэг шүүр нь болохоор энэ хоёр
м/сек гэдэг өндөртөө нөгөө юу гэдэг урттай нөгөөх нь болохоор 4 м/сек гэдэг урттай болох нь. За тэгээд энэ өндөр нь болохоор 2 секунд болох нь тий. За тэгэхээр трапецийн талбайг болохтой болохоор 2 суурийг нэмээд 2 хуваагаад өндрөөр нь үржүүлчихдэг. За тэгэх юм бол манай энэ AB-гийн юу хэсэгт явсан талбай гэдэг бол 2 суурийг үржүүлнэ. Тэгэхээр 2-ыг 4-өөр үржүүлээд 2 хуваагаад өндрөөр нь үржүүлнэ гэдэг нь өндөр нь болохоор 2 секунд байна. За ингээд энэ бол 6 м зам явсан байж таарах нь байна. Эхний хэсэгт эхний AB эхний 2 секунд явсан хугацаа тий. Дараа нь B-гээс C-гийн хооронд болохоор хурд нь тогтмол 4 м/сек байна. За тэгээд явсан хугацаа нь бол 2-оос 4 секунд гэхээр явсан хугацаа нь 2 секунд байна тий. За тэгэх юм бол энэ хооронд явсан зам бол энэ 2-ыг 4 м/секундыг 2 секундээр үржих нь тий. За тэгэх юм бол C-гээс B-гээс C-гийн хооронд явсан зам бол 4-ийг үржих нь 2 буюу ингээ 8 4 м/сек үржих нь 2 секунд буюу ингээ 8 м гэж гарах нь байна. За дараа нь C-гээс D хэсэгт болохоор яг энэ бол энэ үүсэж байгаа төрсийн талбай бол гурвалжин гарч байна. За гурвалжны талбай болохтой болохоор яг хоёр юуг каттэй энэ хоёр катт нэг нь бол 4 нэг нь бол 1 секунд нэг өндөр нэг катт нь болохоор 4 м/сек гэж гарах нь нөгөөх нь болохоор 1 секунд гэж гарах нь тий. За тэгэхээр энэ хоёрыг үржүүлээд 2 хуваах хэрэгтэй тий. За гэх юм бол SD гэдэг талбай бол SD гэдэг талбай юу энэ хооронд явсан зам бол юуг 4-ийг үржих нь 1 хуваах нь 2 за энэ гурвалжин байгаа учраас ингээд 2 м гэж гарах нь. За ингээд нийтдээ бол явсан зам нь ингээд нэмэхээр 16 м гарах нь. За ингээд дундаж хордвол S-ийг хуваах нь бүх явсан хугацаанд хуваа. За гэх юм бол 16-ыг хуваах нь. За нийт хөдөлгөөн хийсэн хугацаа болохоор 5 секунд байна тий. За 5 секунд. За ингээд энэ бол 3.2 м/сек гэж гарах нь байна. За ингээд 3.2 м/сек гэхээр зөв хариу бол C байх нь тий. За энэ юуны дараа нь болохоор юу гэж байна? 3 дугаарт нь болохоор AB хэсэгт харгалзах B-ийн хөдөлгөөний тэгшлэлийг сонгоно гэж байна. За за тэгэхээр яах вэ гэхээр энэ болохоор яг хөдөлгөөний тэгшлэл маань болохоор ер нь бол энэ B0-ыг үржих нь B0T-г үржүүлэх нь AT-г авдралтыг хуваах нь 2 гэсэн ийм таймаа бичигдэх тийм. Энэ бол хурд маань инжигд хөвсөж байгаа учраас ийм таймаа бичигдэнэ. За ер нь юуг бичих юм бол за 3 дугаар хэсэг нь болохоор X T-ийн хамгааллыг бичих юм тийм. AB хэсэгт. За тэгэх юм бол эндээс харах юм бол ер нь бол энэ бол B0 T нэмэх нь AT-г авдралтыг хуваах нь 2 гэсэн юм хэлбэртэй бичиж болно. Яагаад гэвэл энэ хурдан жигдхэн үссэн байгаа учраас. За манай тохиолдолд анхны хурд бол 2 байгаа. Тэгэхээр 2T ийм юу бичигдэх нь. За хурдтгалыг бас олж болно. Хурдтгалыг энэ графикаас олохтой болохоор яг энэ хоорондох хурдны өөрчлөлтийг хугацаанд нь хуваана тий. За тэгэх юм бол ингэж олж олно. За хурдтгал гэдэг бол дельта B-г хуваах нь дельта T гэж байна тий. За тэгвэл хурд бол яг 4-өөс
2-оос 4 м/сек хооронд өөрчлөгдөж байгаа. Урдны өөрчлөлт бол ингээд 2 гарах нь. Хугацаа нь бол 2-оос 0-оос 2-ийн хооронд өөрчлөгдөж байгаа. За ингээд 1 м/сек хавдрагдаж гарах нь. За тэгэхээр хордтуул бол 1 м/сек хавдрагдахаар энэ 2 туваахаар 0.5 Т хавдрагдах гэсэн юм тэгштэл гарах нь. За энэ ийм тэгштэл бол юу ах вэ гэхээр 2 ингээд энэ бол V гэсэн хариу нь энэ бодлогын маань юу болох нь те энэ тэгшэлсгийн шийдэх гарах нь. За BC хэсэгт хөдөлгөөний B хөдөлгөөний тоо хэмжээг олгож чинь те. За энэ болохоор яг массыг нь юугаар өгчих ёстой? Хурдаар нь өгчих ёстой. Тэгэхээр хурд маань болохоор тогтмол 4 м/сек байгаа. Тэгэхээр массыг хурдаар үржүүлээд энэ бол 20 кг-ыг үржих м/сек-тэй тэнцүү. За тэгээд энэ D хариултцсан байх юм те. За CD хэсэгт үйлчлэх хүчийг олно гэж байна. За C хүчийг олохтой болохоор яг массыг хурдтгалаар үржүүлдэг те. За хурдтгалын одоо CD хэсэгт харгалзах тэгэхээр хурдтгалыг олж таарах нь байна. За энэ хурдтгал нь бол за энэ бол AB хэсэгт харгалзаж байгаа хурдтгалыг олсон. За 5-6 юу сая. За 5 дугаарт нь баг тий. 5 дугаарт нь бол AB CD хэсэгт үйлчлэх хүчийг олгож байна. Тэгэхээр энэ бол M-ийг үржүүлэх нь CD-г олох ёстой. За тэгвэл юу нь зөвхөн хурдны модулыг олгож байгаа, тоотхыг нь олгож байгаа. За энэ CD бол юу гэдэг нь зурх вэ? Тэр хэсгийн хурдны өөрчлөлтийг юунд хуваах ёстой те. За хурд нь болохоор юу гэж өөрчлөгдөж байгаа нэг бол эхлээд 4 байж хагаад 0 болсон. За тэгэхээр би энд бол яаж яах вэ? Эхнийх нь утгаас эцэг нь хасч байна. Хугацаа нь бол 4 секунд байж хагаад 5 секунд болсон. За гэх юм бол энэ болохоор юу 4-ийг хуваах нь хасах нэг буюу хасах 4 м/сек хавдрагдаж гэж гарч байгаа. За энд болохоор зөвхөн тоо утгыг нь олгож байгаа учраас 5-ыг үржүүлэх нь 4-гээд ингээд 20 ньютон гэж харах юм тий. За ингээд хүч гэдэг бол 20 ньютон гарах нэ. За энэ зурагт өгөгдсөн байгаа юуны массын төвийг олгож байна тий. За энэ массын төвийг олдог таны өгөгдсөн байна. За тэгвэл юу нь ямар ах вэ? Массын төвийг ингээд олох юм бол за энэ болохоор юу нь болохоор ийм байна тий. За 6-аад нь за M1 нь болохоор манай тохиолдолд бол юу байна вэ? Тэгэхээр за M1 нь бол 2M-тэй тэнцсэн байна те. 2M. За X1 нь болохоор A-та тэнцсэн байна. За M2 нь болохоор M-ийг үржүүлэх нь A нь болохоор X2 нь болохоор 2A-та тэнцсэн байна. За ингээд хуваах нь болохоор энэ хоёрын нийлбэрэхээр 3M хуваах нь. За ингээд энэ бол 3-ны 4A гэж харах нь байна. За ингээд 3-ны 4A буюу C хариултцаг байх юм те. За энэ юуг зөв харгалзуулна уу гэж. За M За хөшөөргөн тэнцвэрийн нөхцөл бол аль вэ? За хөшөөргөн тэнцвэрийн нөхцөл бол 1-ийн C байна.
хоёр MU-тай тохиолдолд. За одоо энийг хийгээд хэдүүлээ бараг завсарлах юм шиг байна те. За нэгийн C. За нэгийн C гэсэн хариулт бол 2 байна. За дараа нь тооцон дамжуулгаар хүчний моментыг хожих боломж гэж байна. За энэ бол энэ A байна. Тэгэхээр 2-ын A. Тэгэхээр нэгийн C 2-ын A гэхээр энэ хариу зөв. За нөгөө 3 дахь нь бол B байх нь тий. За энэ хүсэл байх нэ. За ингээд нүвэн. За та бүхэн асуух лавлах юм байна уу? За ер нь хичээл маань бараг дуусчихжээ тий. За Одоо ийш хүртэл ингээд физиктэй яаж бэлтүүлсэн айгүй үр дүнтэй байх уу? Бэлдээд байгаа хэрнээ яг үр дүнгээ харахгүй байхгүй. за тэгээ үр дүн гэхээр чи одоо яг Сургуулиас авч байгаа шалгалтуудаас ингээ харангууд бараг гэсээр муудаад байгаа. Би өгн ингээ чөлөө цагаараа ийм Яши бодлого одоо бодож байгаа бичлэг дээр үзээ дагаад бодоод тэгээд өн явдаг байхгүй хичээлээ тэгээд шалгалт авангууд ингээ мэдхгүй юмнууд гинт гарч ирээ тэгээд амарсан. за тэр мэдгүй байгаа юм бол хамгийн гол нь сайн тэмдэглэж аваад тэгээд тэрийг сайн тайлбарлуулад тэгээ багш сургуулиас юу авч байгаа юм чинь тэрийг бас тайлбарлаж өгч гэнэ үү багш нар чинь яаж вэ? Яг нөө задгаа даалгавруудын тайлбарлаа авч тэгээ бас онлайн хэсгийг нэг үлдээч. Тийм үү. За жишээ нь тэгээд одоо шалгалт чинь болохоор нөгөө яг тухайн хүний нөгөө яг сэдв хийж байгаа хүнээс л хамаарат юу байна л да. Тий. Одоо жишээлбэл энэ жил чинь болохоор нөгөө цөмийн атом цөмийн агуулга урдсан байгаа шүү дээ, тий? Тэр чинь болохоор одоо жишээлбэл сорхогчдэр бол байхгүй байгаа шүү дээ, тий? За өмнө нь бол яг юу энэ дээр ингээд ороод явчихсан. Тиймэр юунаас ороод явах бах та. Тэгэхээр тэр энэ тэрийг бол багш нар чинь л одоо тэгээд өөрснөө хэлж өгөх бах та. Сонгоныхоо хичээлэр юм уу орч. Тий. Юу яг за яг тухайн шалгалтын дээр ингээд муу авч иж болно те. Тэгээд хамгийн гол нь тэр муу аваад байгаа шалтгаанаа болоод тэрийг л засаад яваад байвал уг нь тэгэл гайг бол болох хэвээр та. Тий. Тэгээд хамгийн гол нь тэр шалгалт авчаад тэрнийхээ юугаар хүмүүс яг энэ юм байх хэрэгтэй гэдгийг тэр багш нар чинь хэлж өгч байна уугүй юу гэдэг нь бас асуудал байна л та. Тэгээд орчоод байвал бас тэр болохоор бас хүүхдүүд нөгөө төдийлөн бас жахан үг болох бах те. За өөр асууж лавлах юм юу байна? За тэгвэл хэдүүлээ ингээд энэ юугаа өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Багш энэ whiteboard дээр бичсэн юм ингээд хадгалаад зураг хэлбэртэй болгоод үлдчихдэг байхаа. Тэгээд та бүхэн бас юу яагаад сүлд нь хараад аавна. За энэ экспорт гэдэг юу яагаад зураг болгоод авчиж болох юм шиг байна. За ингээд юу шалгалтандаа амжилттай үлдээд хүссэн сургуульд ороо гэж өрөөё. За баяртай хүүхдүүдээ. Баярлалаа гшаа. За баяртай. Балт хэлсэн багштай баярлалаа. Баяртай хүүхдүүдээ. За баяртай.